Эмэгтэйчүүд эрчүүдтэй тэгш өрсөлдөх боломж байгалийн хуулиараа хязгаарлагддаг. За иймээс ч эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хүрээнд тэдний сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангах нь хүний эрхийн болоод эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудын гол чиглэл байсаар ирсэн юм. Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн холбооноос засгийн газарт 4 чиглэлээр санал хөрвүүлэхээр боллоо. Мөн зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан цахим платформыг бий болгохоор ажиллаж эхэлжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Төрийн ордонд 21 аймгийн 330 сумын төлөөлөл болсон эмэгтэйчүүд чууллаа. За энэ чуулганаар эмэгтэйчүүдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг тодорхойлж Монгол улсын засгийн газарт эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах 4 зүйл бүхий саналыг хүргүүлэхээр болжээ. Гарааны бизнес эрхэлж байгаа энэ бүлэг бол асаргүй эдийн засгийн хамгийн том бүлэг байдаг. Гэртээ хүүхдээ араа сууж байгаа 110 гаруй мянган ээжүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй мянган иргэд байна. Өртөлгөөлсөн 80 гаруй мянган эмэгтэйчүүд байна. Манайх болохоор ер нь үндсэн үйлдвэрлэл маань болохоор цэвэрлсний үйлдвэрүүд дээрээс нь махан бүтээгдэхүүн, бууз банш гээд энэ хоёр яг үндсэн гол хоёр бүтээгдэхүүнүүд маань болохоор нөгөө говийн уурхаанууд руу нийлүүлсэн аймгийнхаа эрэлтийн хэрэгцээг бас хангадаг байгаа. Ахуй үйлчилгээний чиглэлийн өөрөө өөртөө угаах, тэгээд савн усанд орох газар хийх гэж төсөл аваад одоо хэрэгжүүлэх гэж байж байна. 2019 оноос хойш одоо үйл ажиллагаагаа бүрэн автоматжуулаад одоо нэг 20 гаруй хүний ажлын байртай. Тэгээд ясны шүлжлийн 4 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Хоньны ясны шүл, үхрийн ясны шүл, тойгны шүл, булааны шүл гээд өрх бүр үйлдвэрлэгч байяа л гэсэн юм урайтай ажиллаж байгаа. Мөн гэртээ суугаа буюу санхүүгийн хараат амьдарч буй бүсгүйчүүдэд чиглэсэн iWomen захин платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Уг платформоор эмэгтэйчүүд конференц үүсгэх, өөрсдийн туршлага хуваалцах, суралцах, хамтдаа хөгжих боломжуудыг бүрдүүлнэ гэлээ. 5 сая ч гэсэн 10 сая төгчсөн нөгөө гис сууж байгаа ээжийг дэмжиж маш гоёор болцоогоор нь хангаад өгөх юм бол ер нь бол айгүй ээжүүд бол маш их босоод ирэх баха. Гурлийн цэгч байдаг мөн нэг эмэгтэй өргөдлөлсөн эмэгтэй одоо ингээ үүсгээд байгуулъя гэж бодоход тэн дээр одоо хүн аман цөөрөөд бизнесийн хүрээлэл нь багдчихгууд тэр үйл ажиллагааг явуулахад айгүй хэцүү болж байна. За форумд оролцож байгаа ялцлагдсан аймаг сумдаас ирж байгаа бизнес эрхлэгчдийн зүгээс сум орнотыг эзгүүрч байгаа нь бизнес эрхлэх орон зайг хумж байгааг онцоллоо. Харин гэртээ хүүхдээ хараа сууж байгаа бүсгүйчүүдийн зүгээс зээл авах шалгуур хэд өндөр байгаа нь бизнес эрхлэх бололцоог улам бүр хумж байгаа талаар ярьж байсан юм а. Яг гэхээр бид нар Монгол улс хэрэг Google Map-ыг ашигладаг бол бид